За, ашиг малтмаллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байгаа. За, 7 сар болоод баяр наадамд өгөхөд ирэхээр дандаа нэг юм хуудуутай хуулийн залтууд оруулж ирдгээ болмоор байна. Ашигт малтмаллын тухай хуулинд нийтдээ 300 гаруй удаа нэмэлт өөрчлөлт орж байсан. 2006 оны 7 сарын 6-ны өдөр энэ хууль өөрөө батлагдсан байдаг. За, 2009 оны 7 сарын 16-ны өдөр энэ хуулинд нэг өдөр 36 заалт нэмэлт өөрчлөлтөөр орж исэн байдаг. Оюутлын гэрээ батлагдахын өмнө шүү дээ. За, 2014 оны 7 сарын 1-ний өдөр 82 заалтаар өөрчлөлт орж исэн. Дубайн гэрээ батлагдахын өмнөө гэсэн үг. За, одоо энэ хуулинд яг энэ баяр наадамд өгсөн үед энэ 7 хоногт хилцэх асуудлын жагсаалтанд байгаагүй энэ хуулийг гинт оруулж ирсэн. Засгийн газар оюутлоготой хилцээр хийж одоо зээлийн хүүг буурууллаа гэхээс цагийн өмнө энэ хууль эдийн засгийн байнгын хорооны хилцэх асуудлын жагсаалтанд орж ирсэн. Одоо өнөөдөр ч энэ жагсаалтанд байгаагүй. Ороод ирсэн. Тэгэхээр энэ бол 2027 онд хийгдэх онтригийн гэрээг угтан хийж байгаа урьдчилан нөхцөл байдал гэж хардж байна. Тийм учраас энэ хуулийг энэ удаа эрхэм гишүүд дэмжихгүй байж намрын чуулганаар давтай тухтай хэлцэх ёстой. За, дараагийн нэг хардах шалтгаан байна. Өнгөрсөн жил 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ноён уул гутаан давааг ухах засгийн газараас алт 3 аян оруулж иржсэн. Бас л яаралтай гормоор оруулж ирсэн. 7 сарын 9-ний өдөр энэ тусгай хамгаалалттай төрийн тахилгатай уулыг ухах шийдвэрээ гаргаж ирсэн Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх хориг тавьснаар энэ тогтоолын төсөл хэрэгжээгүй. За, сая бас 7 сард дахиад ноён уулын эрээн баавгатыг гацууртын алтны ордыг ухах тогтоолын төсөл муу хулгайн замаар орж ирсэн. Эргүүлээд татсан. Бодвол Монгол улсын ерөнхийлөгч загинсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид нар юм нэг баяр наадамд өгөхөөр оруулж ирдэг энэ хулгайн хуулиа болмоор байна. Дамтны сайдын үгсээ ярилцлагыг харс амнаатыг буулгаж энэ хуулийг баталснаар харамгтай цагаан суургийн ордыг хөдөлгөн нэг сайн сайхан юмэрс. За, том ордуудаа хөдлөлгүй л яах вэ? Тэгвэл цагаан суургийн ордыг стратегийн ордоос гаргах өдөр нь мөн 2014 оны 7 сарын 1-ний өдөр тохиож ирсэн шүү. Та нарын хуудуутай хулгайн замын хуулиуд дандаа баяр наадмаар орж ирдэг. Ялангуяа энэ ашигт малтмаллын хууль бол дандаа 7 сард орж ирдэг. Наадамд өгөхөөр. Өнгөрсөн жил туулгоолын онцгой хамгаалтын бүсэд барилга байшин барих тэр хууль бас 7 сарын 9-ний өдөр улсын хурлаар батлагдсан. Тийм учраас хилцэх асуудлын дараалд байгаагүй. Одоо яаралтай хилцэх шаардлагагүй ашигт малтмаллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрхэм гишүүд дэмжихгүйгээр хойшлуулах шаардлагатай байна. Бид нар нэг удаа хуудуутай шийдвэр гаргаснаар энэ 10-20 жил компаниуд 10-20 жил Монголын ард түмэн хүртэх ёстой ашгаа хүртэж чаддгүй ийм гашуун дуршлагууд зөндөө бий. Энэ хуулиар маш олон заалтууд зүгээр энгийн номхон ард иргэд дээрэс нь орон нутгийн тусгай хамгаалтанд нөөцөд авсан газруудын эрх ашгийг хүнднэ. Тийм учраас энэ хуулиа дэмжихгүй одоо нэгэн та нар батлуулна гэд дайраад байгаа юм чинь дэмжихгүй байх л арга замыг бид нар сонгох хэрэгтэй. Эрхэм гишүүдэд уриалж байна. Энэ хуулийг унгаах хэрэгтэй өнөөдөр. За, үг хэллээ.